Итгэлийн нэгчээ, Марк номын 14-р бүлгийн 25-р ишлэлд бичигтэй. Үннээр би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурхны хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл дахин уухгүй гэсэн байдаг. Итгэлийн нэгчээ үүнийг уушаад, миний ойлгосон зүйл нь эзэн хамгийн сүүлчийн зоогныхоо үеэр шавь нартаа өөрийн цуснаас уулгаж, өөрийн махнаас идүүлв гэдгийг хэлсэн байна гэж ойлгосон. Та үүнийг бүр тодруулан тайлбарлаж өгөөч. Та нарын хэн чинь энэ хэсгийг уншиж байсан бэ? Зарим нэг чинь үүнийг мэдэх байх л да. Энд бичгтээ эзэн хундгаа өргөөд би үүнээс дахиж ууж чадахгүй. Энэ миний сүүлчийн удаа хийх байх болно. Харин дараагийн хундах минь Тэнгэрийн оронд байх болно гэж хэлдэг. Бид энд нэг зүйлийг бодолцож үзэх ёстой. Түүний Тэнгэрийн оронд очих цаг нь түн удахгүй болох байсан ба эзэн хундгаа өргөөд энэ бол миний сүүлчийн удаа гэж хэлэхдээ тэр Мосегийн хуйлд дор захирагдж байсан юм. Учир нь энэ үед Мосегийн хууль хараахан хүчингүй болоогүй байв. Тийм ч учраас эзэн энэ бол миний таамартай хуваалцах сүүлчийн орой зоог. Харин дараагийн удаа бид Тэнгэрийн оронд хамт хооллох болно гэдэг. Мэдээж апостолууд Тэнгэрийн орон нь бүр хожим ирэх байх. Эзэнтэй дахин дарсуух хүртэл нэг ёсондоо түүнтэй дахин хамт байх хүртэл магадгүй хэдэн 100 жил болох байх гэж бодож байсан болов. Гэвч эзэн загалмайд цовдлогдож дахин амьсныхаа дараа апостол нат хандан Иерусалимыг орхиж болохгүй. Учир нь ариун сүнс ирэх болно. Та нарт Тэнгэрийн хүч ирэх болно гэдэг. Энэ нь ч хийснээр нь тохиолддог. Бичвэрт хэлэхдээ Пентекостийн өдөр ариун сүнс бууж ирсэн ба хүчит хуй салхи мэт чимээ Тэнгэрээс гинэт гарч тэд бүгд харь хэлээр ярьж иш үзүүлж эхэлсэн гэсэн байдаг. Мөн Петр хамгийн анхны номлолыг тавьдаг. Энэ өдрөөс эхлэн Тэнгэрийн хаанчлалын үйл хэрэг эхэлж Мосегийн хууль хүчингүй болсон юм. Тэр өдрөөс эхлэн ариун сүнсийг хүлээн авсан сүнсний бэлэг авьяасыг хүртсэн эзэн Есүс Христэд итгэдэг хүн бүр Тэнгэрийн хаанчлалд амьдрах болсон юм. Эзэнтэй хамт байх, эзний аягнаас уух зэрэг нь эзэн Есүсийг хүлээн авч түүнд итгэх гэсэн утгатай юм. Петр тэр өдөр номлол өгөхөд хүмүүс түүнээс бид мөнхийн амийг хүртэхийн тулд бид юу хийх ёстой вэ гэж асуухад Петр хариулахдаа эзэн Есүст итэг, усан баптизм хүрт. Ингэснээр та нар Тэнгэрийн хаанчлалд орч чадах болно гэдэг. Тэд ч түүний хэлсний дагуу хийдэг. Тэр өдрөө тэд баптизм хүртэж эзэн Есүс Христ авраалыг хүртэх цор ганц зам гэдгийг хүлээн авснаар тэд Мосегийн хуулийн дор байхаа болж тэдний хувьд Тэнгэрийн хаанчлал эхэлдэг. Энэ мөчөөс эхлэн эзэн тэдний хүн нэг бүртээ хамт байдаг. Энэ нь тэд сүнслэг дар сууж сүнслэг талхыг эзэн гэсэн үг юм. Учир нь Христ өөрөө энэ дарс, энэ талхан юм. Эзэн хэлэхдээ миний цусыг ууж, миний махыг идсэн хүн мөнхийн амьд хүрнэ гэж хэлсэн байдаг. Тэгэхэд Евдээ хүмүүс түүнийг шоолон эн чинь галзуу юм байна. Бид яаж түүний биеэс идэж түүний цусыг уух вүлээ гэцгээдэг. Гэвч эзэн сүнслэг бөгөөд бэлэг тэмгээр үүнийг төсөөлүүлж хэлсэн байв. Тиймээс бид бүгдээрээ эзний дэргэд түүний оршихуйг мэдэрч байхыг хүсдэг. Түүний цуснаас ууж, түүний махнаас идэхийг хүсдэг. Энэ нь гэхдээ түүнд итгэж, түүнд итгэл найдвараа тавиж, сайн мэдээний зам дээр байж, Бурхны тушаалуудыг сахиж байхыг хэлж байгаа юм. Энэ нь үнэхээр эзэнтэй хамт байна гэсэн үг. Энэ нь Тэнгэрийн оронд өөрийн итгэгч нартайгаа аягнаасаа дарс ууж байгаа эзэн юм.